Ингэч амьдрч байгаа гэж. За тэгэхээр даваа ингэнэ. За. Надад тустай өөртөө нэг ашигтай ажил хийх. Юу хийх юм бэ? За машин заснаа. Чи ч арх ууц юм уу? Чи яасан ичдэггүй амт юм бэ? Би лангуун дээр зогсон. Хоёлаа зэрэг ажиллая. Миний нөхөр чи ийм ухаантай шүү дээ. За үз. Энэ яарлыг нь байхгүй юм чинь аюулаад хуучин байхад. Гэхдээ ариутгсан байдаг юм гинэ шүү. Ариутгсан гин шүү. Энэ өрөөнд тэгээ явцгүй юм шиг байна. Өдрийн орлогын 4-5 мянга төгрөг юм шиг. Хөөе. Ёчи. Рат өмсөө нэг хамилтайхан арилгаач. Хөөе. Дуулж яаныг үе чи? Энэ 2-3 хүн ширхэг юм чинь би яаж хэмнэх юм? Юу ч хөө хоосон шил хийх юм уу тэгээд? Хэмнийг гэвэл болж л таарна шүү дээ. Маргааш юу идэх гэсэн? Төрөөхөө авчихсан талах бас л дуусчихсан байл. Та тэгээд хижээж чадахгүй бол яах гэж юм олон хөлтөө болсон юм? Би лав тэр талхнаас чи идээгүй. Юу гинэ чи? Чи одоо байтлаа бүр миний өдөөс цор гэх нь үү? Хөр эцэгтэй ярилт юм л дээ. Чи миний өдөөс цор гэх болоогүй шүү. Бас яах гэж ийм олон хөлт төрүүлсэн юм шүү. Таануусыг гаргахгүй тэгээд яах вэ чи? Би л та хоёроос намайг гаргаад өгөөч гэж гуйгаагүй. Өөрснөө л дуртаадаа гаргаа үсттэй. Хөө ёроо. Юу гэдэг юм чи? Хөөй. Та хоёр чи юу олоод их уун байлдаан болоод юм ба. Аа. Энэ годронс юм. Бүр өдөөс цор гэж үр. За яах вэ те? Миний мохон хотоороогүй гэдэл зүгээр бөөн уур. Тэгээ миний охины шилжээтэй нас ч болж байна. Чи жага айтайхан харьцчихъя л да. Тэр шилжилтийн нас масын яаж мэдэх вэ? Та нар чи хоол ундаа хийгээг байгаа юм уу? Инхээр сая хийж эхэлж байсан. Ходоод хорж ихнүүд бүр өлсөж өгөх нэ. Сайхан хоол хурдхан шиг хийгээд аа. Чи юм авч идэхэд яад юм бэ? Ингэж хоосон гүйсээр байтал чи би хаач өвдчүүл яах юм? Хөөе, энэ анамхаг өмтөж байгааг яасан хөөх юм бтэ. Чи бити яриа булзааруулаад байгаарай. Булзааруулаад ах юу исэн бтэ. Хөөш. Тэгээ дэлгүүрийн ойролцоо 2 гуанз байх юм а да. Ямар заваа, ямар муу хоолтой юм бэ? Гэхдээ тэр хуушуур нь хараа. Бүр нэг гамбир шиг ийм зарах юм. Би ч арай тийм хуушуур хоол хийхгүй. Чи чинь мэрэгжлийн тоогооч юм. Аргагүйч юу? Харин бид нэр өдөр болгон тэрнээс чинь авч идэх юм шүү дээ. Хөш. Бодоод байх нэ.
Энэ юм зараад хоолныхаа мөнгийг олно гэж байхгүй тэгээ. Хөөш. Чи дахиж юм зарж чадв? Ганцхан хүүхд юм зарсан. Ерөөсөө нэг явцгүй юм шиг санагдаад байна. Хөөш. Хоёр дээрээс хэдэн төгрөг гаргаад жаахан материал аваад хуушир бууц хийгээ заруул яасан юм бэ? Нэг аятайхан амттай. Тэгээ ууц савнд хийгээд тэр ганцны ойролцоо очиод зарах юм бол хүмүүс авна да. Мэдгүй. Гэ. Уг нь чиний хийсэн хуушрыг бол хүмүүст орно авна шүү. Гэхдээ хөөш. Заавал бас зөвшөөрөл мөвшөөрөл авах хэрэгтэй болох байх та. За гайгүй үсттэй. Инке материал бэлдээдэг ч гэн. Мэдгүй. Та хоёр шиг цамаан нэрлэхгүй улсууд. Нэг нь болохоор ийм туранхай юм ах. Нөгөөх нь болохоор ийм жижигхэн хуушур хийлээ гэсээр байгаа бил. Баахан танихгүй хүмүүсийг тэжээж буян үлдээд. Чи ямар ч ашиг болохгүй шүү дээ. Уул юмуд урттай богонтой гэчээр энэ олон улсууд чинь янз бүр юм яар. Тэр болгоныг яаж зохицуулах юм? Арайч тэхгүй. Хүмүүс ашиг олоод байхад чи тэр чадахгүй байхтай яадаг. Юу гэдэг вүлээ? Ястаг үрийхэл хэрэгтэй. Авдрын ёроолыг ухвал атга гурил гарнаа гэж. Атга гурил. За нэг сайхан гурилтай хоол ичтнэ. Энэ хүмүүс чинь хям төсөр материалаар хоол хийгээл тэрнээс ашиг олж байгаа шүү дээ. Зарим нь хүртэл нохойны махаар хоол хийдэг гэж байна шүү дээ. За хотод тэгдэг байлгүй. Ер нь өнөөдөр жоохон мах гурилаараа хуушур хийгээд маргаж цаарай. Чамайг тэр хуушуураа хайрч дуусгаас ч өмнө бед дөр хуваагаад идчих байлгүй. Миний мөөгөө бидний төлөө хоол ундаа гэж санаа зовсоор байгаад тоглоом шоглоомд хүртэл идэж явах юм ярьдаг болоо шиг дээ. Ерөөсө хуушур хийгээ зарна. Тэгээд ч олон хүмүүстэй танил болно. Тэгээ яванда хоолныхаа мөнгийг олдог болно. Аюу бол цаашлах юм бол хувцсныхаа мөнгийг ч олно. Нэрээч. Энэ амиа харгасаасан амьдрал цаашаа явахгүй нэ. Ерөөсөө нэг хэдэн төгрөг цуглуулж байгаад нөгөө ярьж байснаар хот руу нөхөө. Харин ээ мөнгө олоод л байх юм. Тэгээ хаашаа орсон мэддэхгүй алга болчих юм. Энэ хотод руу орохгүй юу? За энэ тоглоом наригаач яах. Энэ аахар шаахар 8 энэ хар ажиллаар амьдрал авч явахд хэцүү вэ? Гэхдээ энэ хүмүүс амьдралаа яаж авч яваад байдаг юм болоо? Бөөмөдтэй. Ерөөсөө юуны тул тоогооч мэрэгчлээ байлаа. Их сайхан. Жижигхэн цайны газартаа болно. Би ямар хов заяагүй юм бэ? Ингэж амьдрах гэж. Хот руу нүүн гэхээр нь одоо л сургууль ангийнхнаасаа холдож хүн шиг амьдрах нь гэсэн чинь аймгийн төв дээр ирээд шигдчихдэг. Таньдаг хүүхдүүд зах ороод манай ээж хуучин хувцас зарчихсан. Бас хуушуур аваарэ гэд хашгирчихсан. Аав хутах хайч ирлэн түлээ мод хагална. Бас гутал засна гэд нэх том самбар барьчихсан байхыг хараад ёстой нэг илгээ өвчтөл инех бах та. Яхаараа надад ийм аав ээж зэ яадаг юм бэ? Яахлаараа заримд нь бүх юмд бэлэн байхад надад сольж өмсөх гуталч байхгүй. Над шиг ийм баргал гуйлагч нэг ямар залуу тоох юм бэ? Тэгэхэд миний таньдаг бүх охид бараг бүгдээрээ үерхдэг залуутай.
За сайн байна уу. Эч одоо газрын яанаас ийм хөөхөн гарч ирээд ганцаараа гониглээ суучдаг лээ. За уучлаарай жоохон бүдүүлэг зарилсан мэл. Үгүй. Танилцах уу? Анаа пүүжэ гэдэг л дээ. Бүтнэрийн маань пүрүүд орж гэдэг л дээ. Чамаа хэн гэдэг лээ? Инх чимэг инхэл гэж дууддээ. Инхээ. Тойрч яасан танилцсан ш. Илбгээ. Инхээ. Манай найз их сургуулийн оюутай. Ирээдүйн том эрдэмтэнтэй. Харин чи өөрөө Би ч энэ хувьдаа нэг жижигхэн бизнес эрхэлдэг. Өөрөө ч өмнө харж байгаа хүмүүс энэ хувь саяхан ирсэн үү? манайхын нүүжээрээ дудааг байгаа л да. Тийм аа. Өмнө харагдаж байгаа юм тий. Тийм, өмнө дэстэ харагдаж байгаагүй шүү. Танайх тэгээ айл юм гэр чинь. Манай гэр үү? Тий. Манайх тэр том байсан. Тэр том байшин тааш юм уу? Аха. Танай хажууд юм биш. Өөр юм тий. За тэгээ ийм сайхан өдөр яагаад ингэж ганцаарх нэг униглаа сууж идэх лээ. Жохон ганцаардаад л. Ганцаардаа та. Манай нутагт тэгээ ямар санагдчих юм? Үгүй яах вэ? Чи тэгээ манай нутагтаа сайн танилцаж амжсан юм уу? Үгүй. Амжаагүй юм. Тэгвэл бид хоёр завтай байна л да. Өөрөөс нургууцхгүй бол бид хоёр чамд нутгаа үзүүлээ. Болох юм уу? Болно. Тийм ээ? Болно шүү дээ. Би тэр дээг бол өөдөн л гэж байхгүй дээ. Тэхүү. За. Тэгээ. За. Манай нутагт одоо сайхан ингээд одоо миний очсон хурлаарай. Дараагийнхан хуушир бэлэн үү? Тэгээ. Жамбоко над гурилаараа битээ тоглоод байл та. Ийм олон их хуурай гурил хийж яаж болд юм гэж. Тэрийг авал та тий. За даваа бай бушуулж үз. Нөгөө цайны цаг нь болоод тэгээ нөгөө хуушрыг авах үгүй болчих ш. Бушуул. Та жоо хурдан илтэлтэй. Урилан дуусчлаа. За. За болио. Үгүй бас яачих вэ? Чи бүтэн 7 хоног л гурил зуурч элдлээ шүү дээ. Орж ирж байгаа ямар ч ашиг алга. Тэгээ чи бит хоёр өөр юу хийж чадах юм бэ? Өөр ямар нэгэн айтайхан жижигхэн дорн ашгаа өгч тийм л юм олж юм бэ. Бизнес хийж. Сайн юм аа. Энэ гэр бүлүүд айтайхан жижигхэн бизнес хийгээд амьдраад яваад болоод ах юм. Би тэгэд яагаад чадахгүй байгаа юм бол. Чи ч одоо яасаа хаашаа лавтаас юм хийгээд байгаа юм те. Та өөрөө махын баг хийгчээ. Тэгээд би махын баг хийгээд байна шүү дээ. Чи би тэрийн хийгээд энэ зараад байгаа хуушуурч нь бизнес биш юм уу? Та одоо бизнес гэж мэддэг юм уу? Тэгэж. Бизнес гэдэг чинь энэ хуушур чинь биш. Чи боддоо. Бизнес гэдэг чинь цөмөрөө нэх гоё гуанз нээчгээд тэгэл хуушур хийгээл, хоол хийгээл хүмүүс бидний хийсэн хоолыг авч идээл, гараал, ороод тэгэл бид нар орой гэртээ очиод мөнгөө тоолоод ашгаан бодоод орлого зарлах тооцоо хийгээл эний чинь жинхэнэ бизнес гэж байгаа юм да.
Энд гэртээ хийгээ тэнд аваачаад зарах. Тэр гуанзандаа хийгээ тэнцэнэ зарах. Энэ хоёр чи ямар ялгаатай? Адилхан бизнес биш юм уу? Бизнес гэдэг чинь орлого зарлага. Данс тооцоотой байдаг. Тэнийг бодоод бодон шиг дөрөв гихчээр. Яа, ажлынхан ажил яаж олж хийдэг юм бэлээ гэж. Бүхэл бүтэн 7 хоног толгоогоо гашилтал бодлоо. Харин тийм ээ. Өглөө өдөр оройгүй. Энэ халуун зуухны өмнө хуушур хийгээд ямар ч ашиг алга. Нэг өөр юм л хиймээр байна. Харин тэгмээр л. Юу хийх юм бэ? Хөш. Ерөөсөө энэ хуушраа болъё. Харин нэг засварын газар нээвэл яасан? Ерөөсөө нэг ашигтайх л ажил олж хиймээр байна хоёул. Ашигтайх шиг. Чи харал та. Дэндив чамаар машинаас асуулж. Аймгийн төвд ганц 2хан засварын газар байна. Хэрэг чи дээр ахаад нэг засварын газар нээчих юм бол дэндивийн найз нар чам дээр иж машинаас асуулна. Дээрээс нь танихгүй хүмүүс ирнэ. Гэхдээ бүр цаашлах юм бол тээврийн жолооч нар чамаар машинаас асуулна. Хүн гэдэг чинь өөрийнхөө гарт орсон. Тийм л ажлыг олж хийх хэрэгтэй юм шиг санагдаж байна. Яагаад гэвэл тэр чинь хийсэн юм хүн чинь чанартай юм шүү дээ. Тийм учраас үйлчлүүлэгч таримт чинь бүр дуртай байх нь мэдээж. Тэгэхээр л найдвартай бизнес хийхин тулд засварын газар нэх нь зөв юм болов. Харин тийм ээ. Тэгэхээр миний өвгөн засварын газар нээн гэж зорилго тавьчих. Ерөөсөө л тэгсэн дээр юм шиг байна. Одоо энэ аймагт ажиллаж байгаа ганц 2 засварын газар яагаад нэг олигтой ажиллаж чадахгүй байна? Хөө нэвдэрсэн машина хүмүүс чинь заавал хот руу авч засуулж штт. Тэгэхээр яагаад тэр нь илүү байна гэдгийг л тандаж мэдэх хэрэгтэй байна. Чи сайхан засварын газар нээчих юм бол хүн болгон цуглана. Тэгээ амьдралч дээшлэнэ. Ерөөсөө миний өвгөн засварын газар нээсэн л зөв юм бэ. Тэгэхээр одоо хаанаас мөнгө олох вэ? Яадаг юм бэ? Ер нь хүнээс мөнгө зээлсэн ч яадаг юм. Эсвэл банкнаас мөнгө зээлээ та хамаа алга. Харин тэр юу? Ерөөсөө л зүгээр сууж өдрийнхөө хоолыг аргасаж явсанд орвол эндивтэй болчихсон. Эртэд машиныг засч байсан захирал нөгөө чимдээс нь мөнгө зээл. Ерөөсөө тэгэлтэй. Алуу, наадах орох. Инхээ миний охин гурлаа хэлдэг. Чи гой хувцас өмсөд яв. Ерөөсөө би шийдлээ. Явж. Тэрнтэй уулз. Тэг. Ерөөсөө тэг. Хүнийг хувцаар нь өгтөж ухаанаар нь үддэг гэдгийг. Миний үгэн сайхан хувцлаад ороо тэр хин гинөө тэр чимдээтэйгээ уулз мэд үү? За хурдан яваа. Тэг ингэж хэл. Засварын газар нээх гэсэн юм аа. Хотын төв рүү явж засуулах хэрэггүй. Эндээ ашигтай юм байна гэд хэлчих цаа юу. Гэхдээ хүн чинь ашигтай юм дээр мөнгө өгнө дөө. Юу гэж ашиггүй юм дээр мөнгө өгөх юм бэ? За бушуул. Яас. Би ерөөсөө очиад уулзаадах юм. Өөш. Би урд нь ямар зах зээл мэцээд оролцож бизнес эдэр хийж байсан юм шиг. Юунаас эхлэвэл тэр вэ? Эхнэр. Ингээл хүнээс асуугаад ундгэн штэ. Чи өөрөө шийдэж нэг гэрээ эзэн нэг аав хүн байна да. Тэгнэх. Оо миний жомбоко сайн штэ. Юу би өөрөөс чинь нэг хідэн төгрөг зөөлөх санаатай л явж байна. 10,000 төгрөг болно үстэй. Сая төгрөг байвал болохгүй юу? Гэхдээ би өөрөө ч гэсэн сайн мэдэхгүй. Чи яасан урагшгүй амт юм бэ? Энэ охин чинь манай хэд ямар адилхан юм бэ? Аавыг одоо байхгүй чи энэ бүгд тийм минийх л гэсэн үг. Одоо чиний ирээдүйн хүсэл
өгөөдөл биелэхийн төлөө хоёул нэг тогтооч. Найз нь надад чамтай хамт байна. Ooh.